зүүн цайд царайд байгаа шүү дээ. Тэг ингээд Оросын ийм технологи зэвсэг харахаараа дандаа нэг жоохон хямдхан харагддаг тий. Лада машин шиг. Америкчуудыг байсан бол сүртэй харагдаж байгаа л да. Яг царай муутай. За яг уу царай муутай улс төрч янз бүрийн юм хэлж байгаа. За одоо царайлаг хүмүүс л очие. Тийм бэ их юм бол одоо эхлээд энэ Лаос улсын цэргүүд царай муутай. За одоо монголчууд. Монгол. Хуг. За яг манай хөгд бас тийм амар царай муутай биш те. Гайгүй. Бас өндөр. За манай хүмүүс очсон. Ялтын баяраар алхсан. Дэлхийн 20 дугаар дайн 80 жилийн өмнө дууссан. Өнөөдөр юу болсон бэ гэх юм бол Москва хотын улаан талбай дээр Ялтын баяр болсон 80 дахь удаага. За тэгээд дэлхийн 20 дугаар дайнд хин хамгийн их золиослол гаргасан бэ? Хин хамгийн их олон цэрэг хүмүүсийг алдсан бэ гэх юм бол Совет холбоо. Ойролцоогоор 24 сая гэж байгаа. Зарим их усрууд 28 сая гэж байна. За хятадууд 20 сая аимшигтай. Тэ. Германчууд 7.7 энэ бүх юм ихлүүлсэн гарууд л та. Польш улсыг харах юм бол энэ улаан зүгээр жирийн хэргийн арт түмэн заяа. Харн бол цэрэг. Тэ. Польш улс амар олон хүмүүс алдсан. Dust East Indies тэ. Дахиад Япончуудын доор бас маш олон хүмүүс алдсан. Япончууд өөрөө за энэтхэг аягүй сонирхолтой хартаа 2 сая хүн тэ. French Indochina дахиад Япончууд эднийг дээрлэсэн. Югослав, Роман, Унгар, Франц, Грек, Итали, Англи, Солонгос, Америкчууд. Америкчууд гайхалтай 400 мянган цэрэг алдсан. Совет холбоо тэгээ бараг 10 гаруй сая. За тэгээ 1944 оны 100 юу болсон бэ гэх юм бол Совет холбооны цэрэг Оросууд тэ Эстон улсын Таллин хотыг чөлөөлсөн. Тэ нацистуудаас. За гэхдээ Эстония улсын ерөнхий сайд асан одоо Европ холбооны хамгийн том одоо элчин сайд тэрийгэ мартцсан байх шиг байна. Яг гэх юм бол за энийг 2 сарын өмнө ярьсан юм тэ. Any participation in the 9th of May parades or celebrations in Moscow will be not taken lightly. Ямар нэг манай гişүүд улсаас 5 сарын 9-нд болох байгаа Ялтын баярт оролцох юм бол бид нэр тэрийг хөнгөнөөр хүлээж авахгүй шүү. On the European side considering that Russia Бараг нам шиг ярьж байгаа ч тий. Яг гэх юм бол Европын холбоо сонгодог хүмүүс байхгүй шүү дээ. Европ улсын ерөнхийлөгчийг Европ улсын иргэдүүд сонгохгүй. Энэ хүнийг ч гэсэн Европын гишүүн улсын хүмүүс нь сонгоогүй. Энэ зүгээр нам дотроо томилогдсон хүн шүү дээ. Гэхдээ энэ хүн юу гэдэг вэ гэх юм бол тухайн улсын за юу сонгогдсон албан ёсны төлөөлөгчийн тийм ээ тусгаар тогтнолыг хязгаарлах гэдэг шүү дээ. Тийм ээ танаа улсын ерөнхийлөгч явах юм бол алын шүү. Танаа улсын ерөнхий сайд явах юм бол алын шүү. Цэцэг мэнчилгээ явуулах юм бол би гомдсон шүү. Би чамтай бас муудын шүү гэсэн юм гаргаж байгаа. Гэхдээ энэ хүн цаанаасаа Эстон улсын төлөөлөгч биш. Тэ ямар ч цаанаа ард түмний тэ бүрэн ирэх байхгүй хэрнээ дотроо ингээ ялцарсан нам шиг ингээ явж байгаа учраас ингээ том ярьж байгаа. За тэгээд Ялтын баярын өмнө тэ ямар нэгэн байдлаар тэ Унгар улс тэ Словак улс гих мэтчлэн тэднийг зогсоохын тулд бүр эцээ авч үзсэн. За одоо сонсъё. Ерөнхийлөгч Фикугийн үгийг сонсцгоо. Вечер, vážení priatelia. Estonsko nám pred pár minútami oznámilo, že nám nedovolí preletieť cez jeho územie. Эстон улс биднэрт ямар мэдээлэл өгсөн бэ гэх юм бол манай улсын онгоц Эстон улсаар тий дайгдаж болохгүй, дээгүүр нисч болохгүй хоригдсан биднийг. Кая Каласын. Napriek tomu, že Slovenská republika má celoročné povolenie používať vzdušný priestor Estónska pre našu vládnu letku. Ямар байдлаа өмнө хийсэн гэрээнүүд хүчингүү зүгээр тий танаа ерөнхийлөгч манай улс дээгүүр онгоцоор нисч болохгүй. Samozrejme, že ide úmyselný pokus zmariť moju návštevu Moskvy pri príležitosti oficiálnych oslav 80. výročia konca druhej svetovej vojny. За тэгээ энэ юу юм бэ гэх юм бол миний томилолтыг тий би тийш очих гэж энийг эндээ ерөөсөө сада болгох гэж юм л та. Энэ уус ойлгомжтой. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй.
энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахгүйгээд анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Их нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр үргэлжлүүлье. Mimoriadne nám to narušuje celý program, komplikuje, pretože už nie sme schopní stihnúť dohodnuté plánované termíny zajtra večer 8. mája v Moskve. Napriek tomu protokol v tomto okamihu robí všetko preto, aby sme našli inú alternatívnu trasu, ktorá nám zabezpečí, že sa budeme môcť zúčastniť 9. mája ráno kladenia венцов. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол нэг гишүүн уулс заяа. Хамаг хууль мойл гэрээнүүдээ ингээд зөрчөөд юу хийж ийна гэх юм бол өөр улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдад хориг тавих гэж оролдож байгаа байхгүй юу? Окей. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Сингапур улсын ерөнхийлөгч манай Монголын ерөнхийлөгч л ингээд юм хэлнэ гэсэн үг тийм. Хятадууд тийм манай ерөнхийлөгчд бас ингээд за ингэхгүй шүү. Тиймэрхүү юмтай адилхан. Ерөнхийдөө дипломат харилцаа холбооны хувьд бол томоохон экла баггүй. A pri hrobe neznámeho vojaka a že potom budeme môcť absolvovať 4 mimoriadne dôležité. Тэгээ энэ юуны симптом юм бэ гэх юм бол Европын тэр дотороо ялцарсан нам эсрэг хөдөлгөөн аяллыг нэгэлсэн. Байрс суурьтай болцсон байгаа. Тэ. Тэгээ энэ хүн тэгээ болсон уу? Болоогүй. Словак улсын ерөнхийлөгч очсон. Ерөнхийдөө очмаар байгаа хүмүүс бүгдээр очсон. Президенту Путину, что я буду здесь. Би бол ерөнхийлөгч Путинд амлалт өгсөн. Тэгээ би өнөөдөр ирж амжсан. Что я сказал. Но я думаю, что это очень важно для нас. Организованы важные разговоры с президентом России. Тэгээ бидний хувьд бол юу чухал юм бэ гэх юм бол Европын хувьд ч гэсэн ярилцах хэрэгтэй, холбоотой байх хэрэгтэй, тийм ээ. Би чамдаа муудсан гэж болохгүй гэж хэлж байгаа шүү. Отношений также очень важно, но у нас есть задача, большая задача сохранить память на Великую Отечественную победу. Я горжусь ролем. За тэгээ бидний бас нэг томоохон үүрэг юу юм бэ гэх юм бол их ялалт, тий, нацистуудыг ялсан тэр дурсамжаа, тий, фреш үлдээх хэрэгтэй, мартаж болохгүй. За тэгээ энэ хоёр хоцорсон ч хэрнээ очсон. Боо юм болж битээр очсон. Хинч бид нарыг зогсоохгүй манай тусгаар тогтнол тиймэрхүү утгатай юм ярьж байгаа. Тэ? Фико очсон, Словак улсын ерөнхийлөгч очсон. Сонирхолтой нь юу юм бэ гэх юм бол Унгар улсын ерөнхийлөгч тийш очоогүй. Гэхдээ энэ хоёр хоёулаа ерөнхийдөө Ялтын баяр дээр очиж ерөнхийдөө Путинтэй мэдлсэн. Тэгээ Путин энэс төгтөд баярлж байгаа хаа, тэ? Тэр төс өдрийн баяр болж байгаа шиг Путин инээж. Спасибо большое. Яа. Гэхдээ Европчууд юу хийж байна гэх юм бол Макрон өчтөр хинтээ уулзсан бэ гэх юм уу? Тэ Мухаммад Ал-Жавланитай уулзсан. За энэ хүн хин юм бэ гэвэл заяа. Энэ 10 сая долларын тэ шагнал амлсан байсан. Энэ хүнийг баривчлаарэ. Амьдч өгсөнч баривчлаарэ. Яг гэх юм бол энэ хүн Al-Qaeda, ISIS террорист албан ёсоор хэд хэдэн Америкчууд тэ Их Британий иргэн янз бүрийн хүмүүсийг алсан, хүмүүсийг бөмбөгдсөн хүүхд эмэгтэй хүн хамаагүй энэ жинхэнэ алуурчин хүнтэй хамаагүй асуудалтай ингэ уулзж байгаа байхгүй юу? Champs-Élysées, Paris. За тэ Ялтын баяр тэмдэглэж болохгүй. Гэхдээ террористуудтай уулзч болно. No problem. Тэгээд ерөнхийдөө энэ анхны Ялтын баяр дээр юу тэмдэглэж ийсэн бэ гэх юм бол нацистуудыг ялсан штэ. Тэ. Тэгээ Европыг бараг талын хэн чөлөөлсөн бэ гэх юм бол Совет холбоо. За Путин Украин руу халдсан уу? Яа. Зөв тэгсэн. Буруу юу? Буруу. Тэ. За Путин сайн хүн үү? Үгүй.
Тэ монголчуудыг боож байгаа юу? Бензинийг бид нэг ингээд тасалдаггүй, дизелийг ингээд тасалдчихдаггүй. Yes тэгдэг. Манай төмөр замд сатаа болсон уу? Сатаа болсон. Гэхдээ би энд юу ярьж байна гэвэл заяа. Европын холбоо тэ нэг заван газар болж байгаа байхгүй юу? Тэгээд нэмээд юу хийж байна гэх юм бол гишүүн улсуудын тэ сонгогдсон бүрэн эрхтэй улс төрчдийн тэдний эрхлөө ингээд халтж байгаа нь сайн юм биш ээ. За тэгээд улам тэдний эсрэг яваад ирэхээр улам том тий эсэргүүцэл үүснэ. Тий харшил үүсч эхэлнэ. За ихтэй хамаагүй бид нэг зогссон. Ялтын баяр эхэлсэн, дууссан. Тэгээд анх удаа дрон технологи тэндээ ингээ үзүүлж байна. Тэгээд энэ үед Украинчууд томоотой байсан. Тэгээд миний таамгаар тий хятад улсын гадаад хэргийн сайд гих мэдчлэн Зеленский л ярьж байгаа шүү дээ. Хөөе. Таахан шиг байхгүй бол тий. За тэгээ бүх улс орнуудын төлөөлөгч бас Украинчууд руу хэлсэн баха. За тий. Таахан шиг байгаарэ. Орлан 10, Орлан 30. Анх удаа дрон технологи ингээд илтгэж байгаа. За тэгээ энэ хүлээ авалт дээр ингээ арга хэмжээнд дээр хин очсон хүлээ авалт бодлоо. Ялтын баяр дээр тий. Тэгээд Оросын ийм технологи зэвсэг харахаараа дандаа нэг жоохон хямдхан харагддаг тий. Лада машин шиг. Америкчуудыг байсан бол сүртэй харагдаж байгаа л та. Яг царай муутай. Гэхдээ энэ тий Ялтын баяр дээр бас энэ очсон байх юм бол манай хөг очсон. Тий Путинд бас нэг And since the very first days of the Great Patriotic War, the Mongolian people stood together with the people of Russia, and we overcame that difficult period. Зүүн царайд байгаа шүү дээ. And we did everything we could to survive back then. Тэгээд тийм монголчууд орсуудтай хамт ерөөдөө энэ их дайныг давж чадсан. Тэгээд бараг анхны өдрөөс ахуулаад манай монголчууд тус болсон. And the Mongolian tank brigade and Mongolian air squadron participated in the hostilities, and the Mongolian people also helped generously with the supply. Тэгээд бүр хүмүүс зандан шатар явж гэн мэдхгүй хавтын гүшүүн за helped the Russian people to ensure the victory in that war. За яг хоо царамуутай улс төрч янз бүрийн юм хэлж байгаа. За одоо царайлаг хүмүүс л очие. Хин бэ гэх юм бол одоо эхлээд энэ Лаос улсын цэргүүд царамуутай. За одоо монголчууд. Монгол. Хөг. За яг манай хөгд бас тийм амар царамуутай биш те. Гайгүй. Бас өндөр. За манай хүмүүс очсон. Ялтын баяраар алхсан. Тэгээд том төлөөлөл тэгээд сонирхолтой Африкийн бачгаан суу зогсож байна. За манай хөг харагдсан одоо. Хөг харагдахгүй нэ. Энэ хоёр дээр л бүх анхаарал явж байгаа. За энэ үед бас юу ярьсан бэ гэх юм бол монголоор дамжих газан хоолой ярилцсан гэж юм. За энэ бол бас нэг тусдаа контент. Хэддуу жоохон эсэргүүцээд ах шүү юм аа. Хэддууд юу ярьж байна гэх юм бол монголоор дамжих хэрэггүй юм биш үү. Тэ шууд алтаа нуураагаар явуулчих гэж шуугам сонсогдсон. За Виктор Орбаны шээ очиж чадсангүй очоогүй. За тэгээд мань хүний үгийг ерөөхдөө Европын эсрэг бас сонсцгоо. Az Európai Bizottság elnöke frontális támadást intézett Közép-Európa Европ холбоогийн ерөнхийлөгч фон дер Лайн тэгээд Central European дайралт хийсэн. Бараг дайн зарлсан гэж ярьж байна. Энэ дотор бас Унгар улс olyan javaslatot tett le az asztalra, ami csődbe viszi Európát és elviselhetetlen terhet jelent a családoknak. Тэгээ ямар санал дэвшүүлсэн бэ? Бараг тушаал өгч байгаа юм бэ гэвэл энэ манай Европын холбоо, манай Унгар улсыг бараг санхүүгийн хувьд бол дампууруулахаар байна. Манай ард түмэн дээр маш өндөр саад бишэл учруулах нэ. Meg akarja tiltani, hogy Magyarország olcsó gázt és olajat vásárolhasson Oroszországtól. Тэгээд ямар тушаал гаргаж байгаа юм бэ гэх манай улсыг ер нь бол Оросоос хямдхан газ, нефт худалдаж авах хориг тавих гээд байна.
A gázellátás nem politikai, hanem gazdasági kérdés. Гэхдээ ерөөхдөө энэ эрчим хүч, газ, нефтний худалдаа авалт бол улс төрийн асуудал биш, энэ эдийн засгийн асуудал шүү дээ. Amit a bizottság elnöke erőltet, azt jelenteni, hogy a magyar családok a mostani rezsiszámlák 2-2,5-szeresét fizetnék egyik napról a másikra. За тэгээ энэ санал дэмжигтэй энэ тушаал болоод ирэх юм бол манай Унгар улсын ард түмэн тэ нэг өдрөөс дараа өдрийн хооронд тэгээ эрчим хүч цахилгаан халаалтны өртөг 2-оос 2.5 дахин өснө. Төсөөл үзчих Монгол тийм болох юм л тэ. Ez a brüsszeli feláll. Ezt mi nem akarjuk kifizetni. Az ellenállás megindult tegnapról. За тэгээ энэ юу ямар нэртэй юм бэ гэх юм бол Brussels хотын онцгой татвар. Европын онцгой татвар. Энийг бид нэр төлөхгүй. За тэгээ аль хэдийн энийг эсэргүүцэх бүлэг үүссэн. За өчтөр тэгээ Prime Minister Robert Fico Словак улсын ерөнхийлөгч бид нартэй нэгдсэн. Ceterum censeo, nem engedjük, hogy az ukrán csatlakozás árát a magyar családokkal fizettessék meg. Тэгээд Украин улсын тэргэлийн өртөг Унгар улсын ард түмэн төлөхгүй гэж байна. За тэгээ Кая Калас өчтөр юу ярьсан сонсцгоо. Of course, it remains on the conscience of all these people who are going really side by Putin, who is waging a war right now, not in a history, but right now, the biggest war in Europe since the Second World War. Тэгээд ерөнхийдөө яа хүмүүсийн ясвартхан тиймэрхүү байна те. Тэг conscience дээр үлдэх байхаа. Тэгээ яг Путиний зэрэгцээ ингээ зогсож байгаа. Тэрнийхээ хажуугаар Путин ингээ Европ дотор амар том дайн хийгээд алцаад явж байгаа. So of course like I said, би бас хэлчихсэн. Тэг гишүүн орнууд энийг хөнгөнөөр хүлээж авахгүй. Тэгээ бид нар юу ярилцж байгаа юм бэ гэх юм бол та нарыг яаж торох вэ? When we are discussing next steps, then member states have a lot of questions. Яагаад татвар дээшлүүлчих заяа. Тэгээ бүр олон муслим, ислам хүмүүсийг оруулчих заяа. Тэгээ бүр улс орноо гэмт хэрхэн хитэнгээр дүүргэж. Who is your friend with whom you are really dealing with? Тэгээ надад юу санагч байгаа юм бэ гэх юм бол нөгөө сургуульд ингээд тэ 6 7 8 дугаар ангитай ингээд амар чиний төрс өдөр дээр тэ би очихгүй. Тэгэл би чамайг төрс өдөртөө урихгүй яагаад гэх юм бол чи тэр найзгаа урьсан болохоор би өнгөрсөн жил чамайг урьсан штэ чи яагаад намайг өгөхгүй нэг тэнэг ийм цэцэрлэгийн тоглоом юм шиг надад санагтаад байгаа хгүй. Ялтын баяр дээр очно үсттэй тэ. За тэгээд хэлэх юм байхгүй. Тэгээ бас нэг гоё мэдээлэл юу юм бэ гэх юм бол тий. Georgescu Романи улсын ерөнхийлөгч сонгуулиар ялсан Georgescu-гийн тэр сонгуулийг тасан зогсооцсон шүү дээ. Тийм ээ, Европын холбоо. За, тэгээ дахиад сонгуул болж байгаа. Тэгээ хин ялсан бэ? Ялах гэж байгаа юм бэ гэх юм бол Giorgio Simeone. За, тэгээ энэ хүн ямар хүн юм бэ гэх юм бол Европын эсрэг националист одоо их оронч гэх юм уу да. Тэ? Европын эсрэг хүн одоо бүр том процентээр бүр том ялалт байгуулж байгаа. За тэгээ энэ юуны шинж тэмдэг юм бэ гэх юм бол тэ улс орнууд, ард иргэдүүд, тэ Европын холбооны гишүүдүүд энэ Европын холбооны эсрэг сэрж байгаа. Тэгээ удахгүй энэ Герман улсын ерхий сайд гэх юм уу да Бундесканцлер удахгүй алга болно. Keir Starmer-ийн нам одоо арчигдана. Macron байхгүй болно. Von der Leyen, Kayas эдгээр бүгдээрээ гудамжинд гарнаа. Тэгээ тэрийг тийсэн ядч хүлээж ин хурдан шүү.